그래 эзэн бурханд талархсан амьдрал юм аа гэсэн шийдвэр шүү дээ. Тэгэхээр юуны дөрөнд би тараас нэг асуулт асуумаар байгаа юм. Та энэ тал дээр нэг бодоод үзвэл ямар вэ? Ер нь та хүн танд хэр их тусалж дэмждэг вэ? Та хүмүүсийн тусламж дэмжлэгийг хэр их авч ирсэн бэ? Аав ээж, үр хүүхэд, найз нөхөд, хамаатан садан гэдэг эргэн тойронд ер нь хүмүүсийн тусламжийг хэр их авдаг вэ? Эсвэргээрээ дахиад нэг та бодоод үз. Ер нь та өөрийгөө харахад хэр бусдад талархаж явдаг хүн юм шиг байна вэ? Бусдын тусламж, дэмжлэг, таны амьдралд өгсөн тэр ивэл өрөөлийг бодохдоо хэр бусдад талархаж явдаг юм бол? Дахин цаашлаа дахиад нэг тунгаан бодоод үзээрэй. Та бусдад талархахаас гадна хэр бусдад хариу барьж амьдардаг вэ? Талархсандаа хэр бусдад хариу барьдаг вэ? Аягны хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэж хүмүүс ярьдаг. Хэн нэгэн хүн танд тусалж дэмжсэн бол тэр зүйлд хариу барих нь заавал биш ч гэсэн энэ зүгээр л хүн болж төрсөн нэг утга учир нэг юм шалтгаан юм а гэдэг шүү дээ. Ер нь та хэр их бусдад хариу барьдаг юм болов? Энийг нэг та нэг бодоод үзээч. Тэгэхээр яагаад энэ талаар ярьж байна вэ гэхээр бид түүнд талархсан амьдрал гэдэг сэдвээр эзэн үгийг сонсох гэж байгаа учраас юуны түрүүнд бид хүмүүст хэр их талархдаг юм бол талархахдаа бид хэр их талархсандаа хариу үйлдэл гарган тэр хүнд хариу барьдсан бол гэдгээ тэрийг харъя гэсэн үг. Ер нь энэ дэлхий дээр хариу барьдаггүй нэг төрлийн хүмүүс байгаа. Тэд нар бол хүүхдүүд байгаа. Ихэвчлэн цөөн тоогоор хүүхдүүд хариу барихыг сайн мэддэггүй. Тэд аав ээж нь тусалж байгаа, дэмжиж байгаа, ах эгч нь өгж байгаа бол нэг юм хариу барихыг төдийл мэдгүй. Гэтэ баярлалаа гэж үг хэлж байгаа нь өөрөө бас хариу барьж байгаа нэг илэрлэл гэж хэлж болно л да. Гэтэ энийг харуулсан нэг үг байдаг шүү дээ. Ихийн санаа үрийн санаа ууланд. Өөрөөр их хүн үрдээ санаа зовж хахад зөвхөн уулыг бодож байгаа жишээ дээ. Өөр зүйл бодож байна гэдэг санаа. Тэгэхээр энэ нэг басны хүүхдүүд аав ээж ч юм уу хүмүүс тусалж байгаа үед түүнийг авах ёстой зүйл юм аягаа хүлээн авдаг. Энэ ч зөв. Буруугах шалтгаан байхгүй. Гэтэ хүүхдүүд томроод 90 цент хүрээд ирэхээрээ бүгдээрээ яадаг вэ гэхээр бусдад хариу барихыг сурж эхэлдэг. Яг итгэлийн амьдрал бас яг үүнтэй адилхан юм а гэж хэлэх гээд байна. Бид эзэн бурхнаас ивэл өрөөлийг түүнээс ивэлийг авсан бол бид цаг хугацааны явцад итгэлээр өсөх явцдаа эзэн бурханд хариу барих түүний ачлал, түүний бидэнд өгсөн ивэл нөгөөсөлд талархах амьдралын хэм маягтай болох ёстой гэсэн утгатай. Тэгэхээр ерөн дөрөв бүгдээрээ өнөөдрийнхээ хэсэг рүү хамтдаа орцгоё. 11, 12 дугаар ишлэлийг дахин нэг уншийе. Лук 17-гийн 11, 12 дугаар ишлэл. 3. Иерусалимд хүрэх замд ийм хэрэг болов. Есүс Самар Галил нутгийн цагаар явж байжээ. Түүнийг нэгэн гацаанд хурж ирэх үед зайдуу зогсож байсан уйман өвчтөө 10 хүн түүнтэй уулзлаа. Амен. Тэгээ Есүс байнга нэг газараас нөгөөд явдаг заншлахын дагуу энэ удаа ч гэсэн Иерусалим руу орохоор явж байсан. Гэхдээ явж байсан газрын хэсэг бол Галил, Самар гэдэг хоёр аймгийн заагаар явж исэн гэж. Галил, Самар аймгийн заагаар явж явах үедээ зайдуу зогсож байсан 10 уйман өвчтөг үнийг харлаа гэж. Тэгэхээр уйман өвчин гэдэг бол арсны халдварт өвчин байна. Тэгээд уйман өвчин тусах юм бол эмчлэгдэхгүй. Тэгээд арсын ингээм хатуу болж, арсын нэгэд ямар нэг зүйлийг мэдрэхээ болж, зарим нэг эргэтнүүд нь салж ундаг тийм өвчин болж. Тэр нэг уйман өвчин тусах юм бол бурхны хуулийн дагуу хүмүүсээс өөрсдөө тусгаарладаг байсан. Нийгмийн амьдралд оролцдоггүй байна. Яг 10 уйман өвчтөг яг л тэр заншлын дагуу Галил, Самарын заагаар явж исэн Есүсийг харахтаа тэд зайдуу зогсож байсан. Тэгэхээр нийгмийн амьдралд оролцож болохгүй учраас Есүстэй биечлэн уулзаж болохгүй. Тэгээ энэ 10 уйман өвчтөг хүмүүс нарсан туршдаа энэ амьдралаар амьдрах болно. Нийгмэд тусгаарлагдсан өвчин шаналлалтай өөрийгөө бузар хэмээн тооцож амьдрах болно. Ийм өрөвдөлтөй хувь тайлантай байсан ч гэсэн Есүсийг харахтаа тэд Есүс рүү хандан үг хэлж эхэлсэн нь 13, 14 ишлэл байна. Хамтдаа уншлаа. 3. Тэд дуугаа өндөрсөн Есүс эзэнтэй биднийг өршөөгөөч гэв. Есүс тэднийг харуутаа яв өөрсдийгөө тахилч нарт үзүүл гэжээ. Тэд явах зураа цэвэрсэн байлаа. Амен.
Тэгэхээр 10 уян өвчтэй хүмүүс үнэхээр гайхалтай нэгэн зүйл тохиолдсон нь тэд Есүсийг харсан байна. Есүс тэдэнтэй уулзах боломж тэдэнд тохиолсон байна. Энэ боломжийг тэр алдахыг хүсээгүй. 10 өвчтөн уян өвчтэй хүмүүс тэдний эдгээр хүмүүсийн амьдралыг өөрчилж чадах. Бузар гэдэг нэр томьёотой өвчнөөс салгаж чадах. Хизээч нийгмийн амьдралд орж болохгүйсэн өвчнөөс нь эдгэж чадах Есүстэй уулзсан учраас Есүс эзэнтэй биднийг өршөөгөөч гэж хашгирсан байна. Очиж чадахгүй учраас шүү дээ. Харин Есүс энийг сонсохдоо 10 уян өвчтэй хүмүүс нэгэн гайхалтай үг хэлсэн нь яв өөрсдөө тахилчид үзүүл гэж хэлсэн. Тэгээ ямар хүмүүс өөрсдөө тахилчид үзүүлдэг вэ гэхлээр уян өвчтэй хүмүүс ямар нэгэн байдлаар цэвэрших юм бол өөрөөр хэлбэл эдгэрэх юм бол хамгийн дөрөв тахилч дээр очиж тахилч тэр хүнийг нэрээ эдгэрч үү, дээрээ цэвэрсч үү гэдгийг нь тодорхойлоод хэрвээ эдгэрсэн бол нийгмийн амьдралд буцаан оруулдаг. Ах トゥ нартайгаа, найз нөхөдтэйгээ уулзах боломжийг өгдөг гэсэн. Хэрвээ тахилч үзээд урдын адил өвчтөй буюу бузар гэж байгаа бол буцаад нийгмийн амьдралд оруулахгүйгээр явуулдаг гэсэн. Тийм учраас Есүс 10 уян өвчтөй хүн биднийг өршөөгөөч гэж байгаа салтгаан нь бол бидний эдгэж өгөөч, бидэнд ивэлээ өгөөч гэсэн утга шүү дээ. Харин Есүс тахилчид өөрийгөө үзүүл гэж хэлж байгаа. Энийг харах юм бол Есүс эдгэр хүмүүсийг очоод гар хүрэх ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар эдгэрэх ч юм ийм маягаар хэлээгүй. Есүс итгэлийн үйл гарахыг хүссэн учраас яваа тахилчид үзүүлээ гэсэн. Харин энэ 10 уян өвчтөй хүмүүсөө тэдэнд дотор итгэл байсан учраас явж байх зам зураа цэвэршсэн гэж байгаа. Энэ гоё ивэл шүү дээ. Тэгэхээр эдгэргүйсэн. Тэгсэн ярнаа өөрсдөө Есүсийн хэлсэн үгийн дагуу явж явах үедээ эдгэрч байгаа. Тэгэхээр Есүс Христийн эдгэрэл бол зарим үедээ итгэлээр алхах үед бид амьд ирдэг юм байна гэдгийг бид чинээс харж болох нь. Тэгэхээр 10 уян өвчтөй хүмүүс цэвэрч байгаа. Тэгэх юм бол тэдний хувьд бол үнэхээр амьдралынх нь хамгийн том бэрхшээл болж байсан тэр зүйлсээс цэвэршиж эдгэрч чадсан байна. Ингэж 10 хүний амьдрал оронгороо өөрчлөгдөж тэдний амьдралд том өөрчлөлт бий болсон. Харин тэр 10 хүний зөвхөн нэг хүн нь л буцан ирсэн байна. 15 16 дахь эшлэгийг харъя. Тэдний нэг нь өөрийн эдгэрснийг үзээд буцан ирж чанга дуугаар Бурхныг алдаршуулан Есүсийн хөлд нүрээрээ унаж түүн талархал өргөв. Тэр самар хүн байжээ. 10 хүн байсан хэдиж тэр 10 хүн бүгдээрээ нийгмээс тусгаарлагдсан, өлмөн зэлмүн, гадуурхагдсан, бузар гэж тооцогдсон амьдралаар амьдарч байсан хэдиж Есүс тэднийг эдгэж өгсөн. Тэдний амьдралыг буцаад урдын сайхан хэврэлүүн оруулах боломжийг бий болгож өгсөн. Гэхдээ тэдгээрээс зөвхөн нэг хүн нь л буцаж ирээд Есүсээ таны хэлсний дагуу би эдгэрлээ, би цэвэршлээ. Тантай хамт байдаг Бурхан алдарших болтугай гэж түүн талархаж түүний өмнө өвдөг сүгдсэн юм. Гэтэ тэр хүн самар хүн байсан гэж. Тэгэхээр 9 хүний хідэн самар, 10 хүний хідэн самар, хідэн юудэ хүн байсан гэдгийг хэлж мэдэхгүй ч гэсэн харин самар хүн бол 18 дахь ишлэлээс харах юм бол харь хүн гэж Есүс хэлж байгаа. Ингээ цус солилцсон үндэстэн гэдэг утгаараа Израиль Есүсийн нүдээр харахад харь хүн байсан гэсэн. Харь хүн байсан хэдий ч Есүс Христийн эдгэрэлд нь талархаж түүний өмнө ирээд түүнд өвдөг сүгдэн талархлыг илэрхийлсэн. Харин Есүс энийг харчаад сайн байна гэж хэлээгүй. Есүс энийг харахтаа нэг үйлдэлийг хүссэн нь 17 дугаар ишлэлээр хэлсэн байна. Хамт уншийе. Есүс 10 хүн эдгэлсэн биш үү? Харин бусад 9 хаана байна вэ? 18. Энэ харь хүнээс өөр хинч Бурханд алдрыг өргөхөөр буцаж ирсэнгүй юу гэд. Амен. 10 хүнээс дүнгэж нэг нь Есүсээр ирээд түн талархлыг өргөж түүний өмнө магтаал алдрыг өргөн түүний өмнө сүгдэх үед Есүс бусад 9 хаана байгаа вэ гэсэн асуултыг асуусан. Тэгэхээр Есүс бидний амьдрал дээр том өөрчлөлтийг ивэлэг хийж өгчөөд тэр үргэлж биднээс байнга хариу барь гэдэггүй. Гэхдээ хариу бариасаа гэж бас хүсдэг юм байна гэдгийг харж болох нь гэсэн. 19 дэх эшлэл харах юм бол тэр түнд бос замаар яв итгэлчин чамааг эдгэлээ гэсэн. Тэр хүний энэхүү үйлдэл зөв байгаа юм а гэдгийг харуулж байгаа. Есүс хүмүүсийн эдгэрлийн дагуу
итгэлийн дагуу эдгэрлийг бий болгодог гэдгийг нэшлэлээр харуулж байна. Тэгвэл энтэй адилхан 10 уян мөчтэй хүмүүсийн амьдрал эдгэрэл бий болсон шиг өнөөдөр тэгвэл Есүс Христ бидний амьдрал дээр ямар зүйлийг бий болгож өгсөн бэ гэдэг хэсэг зур бодож байгаа. Есүс энэ дэлхий дээр ирснээрээ Есүс таны амьдралд орж ирснээрээ таны амьдрал дээр ямар өөрчлөлтийг эвэлийг тэр хийж өгсөн юм бэ? Өнөөдөр доор нэг бичээд үзэх үү? Ер нь Есүс таны амьдрал дээр ямар эвэлийг хийж өгсөн юм бол? Уйман өвчнөөсөө эдгэрнэ гэдэг бол бид ингээ зөвхөн өвчин эдгэрч байгаа юм шиг болж байгаа юм л да. Гэхдээ өвчний ард тэр хүний нийгмийн амьдрал, санхүүгийн амьдрал, гэр бүл, өөрийгөө үнэлэх үнэлэмж гэх зөндөө олон талбар дээр нь өөрчлөлтүүд эдгэрлүүд бий болж байгаа гэсэн үг байхгүй. Тэр уйман өвчтөд хүмүүс ажил хийж чадахгүй. Тиймээс үлэм зэлбэн байна. Хайртай үр хүүхдүүдээсээ гэр бүлээсээ салж амьдрын, өөрийгөө бодорцсон, дор дамтна гэж бодож эхэлнэ. Энэ амьдралаас нь өөрчлөгдөж байгаа шүү дээ. Тэгвэл Есүс Христ бидний амьдрал дээр ямар зүйлийг хийхээр Есүс бидний эдгээсэн. Бидний амьдрал дээр олон өвчнийг эдгээсэн. Есүс бидний сэтгэлийн шарахыг эдгээсэн. Есүс бидний амьдралд байгаа олон асуудлыг шийдсэн. Гэтэ түүний хийсэн хамгийн шилдэг том ажлыг юу гэж хэлэх вэ? Бүгдээрээ Иохан ном 10 дугаар бүлгээс харцгаая. Иохан ном 10 дугаар бүлгийн 10-аас уншия. Иохан ном 10-10-аас уншлаа. За Библи гаргаад хамт уншаад яваад байгаарай. Иохан ном 10 дугаар бүлгийн 10-11 дэх ишлэгийг харах юм бол хулгайч зөвхөн хулгайлан алж сүдэхээр ирдэг. Би тэднийг амьтай, бэлгсэн амьтай байлгахын тулд ирсэн. Сайн хончин нь би байгаа юм аа. Сайн хончин хондийнхоо төлөө амиа өгдөг. Амен. Бидний амьдралыг яавал хулгайлан алж сүдэгч байхад харин Есүс Христ биднийг амьтай, бэлгсэн амьтай байлгахын тулд ирсэн юм аа гэж. Үргэлжлүүлэн хэлэхдээ Есүс сайн хончин бол би юм. Есүс бидний амьдрал дээр биднийг хариулах, биднийг хамгаалах, биднийг тижээх тэр сайн хончин болоод ирсэн юм аа гэж. Биднийг хамгаалах, бидний ханган тижээх сайн хончин болон ирсэн Есүсийн бидний төлөө хийсэн хамгийн гайхалтай зүйл бол тэр амиа өгсөн юм аа гэдэг. Есүс бидний төлөө амиа өгсөн. Өөрөөр хэлбэл Есүс загалмай дээр цовдлогдсон шүү дээ. Энэ үйл явдал. Есүс Христ загалмай дээр цовдлогдсноороо биднийг амьтай, бэлгсэн амьтай байлгах гэсэн зорилгоо биелүүлсэн ба. Бид Есүс Христэд итгэж түүний амьдрал, түүнийг өөрийнхөө амьдралд оруулж ирснээрээ бидний өдий хүртэл хийсэн тэдгээр бузар булаа гим нүглүүд одоо ч хийж ирээдүйд хийх тэр гим нүглүүд маань бүгдээрээ уушлагдаж байгаа. Есүс Христийн загалмайн үйл явдлаар дамжуулаад бид гим нүглийнхаа дагуу өөрсдийн амьдралд оруулж ирсэн удам дамжсан тэрхүү хараалуудаасаа бид чөлөөлөгдсөн байна. Есүс Христийн загалмаагаар дамжуулан та бид Бурхны өмнө зөвхт хэмээн тооцогдож ирсэн. Мөн бид зөвхт амьдралаар хэрхэн амьдарч болохыг бид түүнээс сурсан. Есүс Христийн загалмайн үйл явдлаар дамжуулан та бид дуудлагыг авсан. Бидний амьдрал утга учиртай болсон. Бид зөвхөн өмнө нь идэх хоол, өмсөх хувцас, үр хүүхдүүдийн төлөө л амьдарч байсан бол дараа нь бидэнд Бурханаас над руу хандсан тэр төлөвлөгөө, дуудлага гэдэг зүйлийг олж харсан. Гэхдээ юунаас илүүгээр бид Бурханы хүүхэд болж, бид юунаас илүүгээр Есүс бидний төлөө амиа өгснөөрөө бид мөнхийн авралыг авсан юм байна. Амен. Амен. Энэ маш чухал зүйл. Мөнхийн амийг бид хүлээн авч байгаа. Бид мөнхөд тэрхүү Бурханы хаанд улсад Бурхантай хамт амьдрах эвэлийг олж авч байгаа. Энэ бол үнэхээр гайхалтай том. Гөр энэ уйман өвчний эдгэрлээс хэдэн сая дахин илүү, хэдэн тэрбум дахин илүү зүрлэгч түшихээс аргагүй том ивэл мөнхийн хувь тавиланг Есүс Христ өөрчилж өгсөн юм. Өнөөдөр ковидос болоод олон хүмүүс өдөрт нас барж байна шүү дээ. 10-аар сүүл зарим үед 10 гарч байгаа тохиолдол гарч. Өнгөрсөн 7 хоногт ч гэсэн бас чуулганы маань хүмүүсийн гэр бүлийн зарим хүмүүс ч гэсэн нас барж байгаа. Тэгэхээр хичнээн мөнгөтэй, хичнээн ядуу байсан ч гэсэн бидний амьд ирэх ёстой тэр зүйлд харин Есүс Христийн бидэнд төлөө амиа зориулсан тэр зүйл мөнхийн авралыг өгж байгаа. Хайртай чуулганыхан минь Есүс амьтай, бэлгсантай байлгахын тулд ирээд тэрээр
та бидний төлөө сайн өнчин болон амиа өгсөн. Тэгэхээр энэ гайхалтай ивэлийг авсан юм бол харин бидний энэхүү ивэл талархаж буй хариу үйлдэл хэр хэмжээнд байна вэ гэдэг өнөд харцгаая. Хэрвээ та итгэлийн хувьд хүүхэд бол та энэ зүйлдээ төдийлөн сайн талархаж мэдэхгүй байж магадгүй. Хэрвээ бид 10 уян өвчтөе хүн идэрэхтэй зөвхөн нэг нь ирснийг харсан. Харин Есүс бусад 9 хаана вэ гэсэн бол өнөөдөр биднийг Бурхан аварсан юм бол биднээс бас асууж байгаа зүйл шүү дээ. Бусад тэр 9 хаана байгаа вэ? Харин та бусад тэр 9 дотор нь магадгүй орцсон явж байгаа юм шүү дээ. Есүс таны төлөө загламад цовлогдох нь угаасаа л байх ёстой зүйл мэтэр олон удаа сонсож байгаа үед зүрх сэтгэл тийм болж магадгүй. Тэр ийм аюулаас бид өөрсдөө хамгаалах нь зүйтэй гэсэн үг. Есүс Христ бидний төлөө амиа өгсөн түүний авралын ажил талархацгаая. Түүнд итгэлийн хувьд төлөвсөн хүмүүсийн хувьд нь хариу барьцгаая гэж уриалмаар байна. Амен. Тэгээ та бүхэн кино үзэж явах үедээ зөндөө олон зэрэг зүйлийг хардаг баг. Хоёр хүн нэг нь нэгнийхээ аврахын төлөө амиа эрсдэлд оруулдаг. Харин нөгөөдгөнд ачлал хийж нөгөөдгөө бас аврахын төлөө явдаг жишээтэй. Тэгэхээр энэ мэтлэн кинон дээр хүртэл хэн нэгэн хүн тусалсан тэрхүү тусламжийг хариу барьж байгаа жишээ гардаг шүү дээ. Харин биднийг мөнхийн шитгэлээс аварсан. Биднийг мөнх Бурханы хаанчлалд оруулж гисэн Есүс Христэд бид хэр хэмжээр талархаж амьдрах юм болов? Ингэж бид талархаж амьдрч чадаж байгаа юм болов гэж тунгаан бодох хэрэгтэй. Гэхдээ энийг ярихлаар нэг заавал хийх ёстой маягаар ярьж бас болохгүй л дээ. Энэ аяндаа би болж байгаа зүйл юм. Есүс Христэд талархах үйлдэл тэр түүний мэдээ амьд хийсэн ивэлд баярлж байгаа энэхүү үйлдэл маань аяндаа би болж байгаа зүйл. Аяндаа сайн дураараа би болж байгаа зүйл. Гэтэ судалгаа хийж үзлээ. Библийг иргэн тунгаахтаа ер нь Есүс Христийн загалмайд талархаж байгаа хүмүүс яаж амьдрд юм бол? Есүс Христэд талархсан амьдралтай хүний амьдралын хэм баяг ямар гэдэг юм болоо гэж. Тэгээ дөрвөн зүйлийг олж харсан юм байна. Тэгээд дөрвөн зүйлээ та бүхэнтэй хуваалцгач. Нэгдүгээрх нь Есүс Христийн бидний төлөө хийсэн ажил талархдаг хүн үргэлж магтаал мөргөлөөр дүүрэн амьдрдаг юм байна гэдгийг харж байгаа. Юугаар дүүрэн гинэ? Магтаал мөргөлөөр дүүрэн байна. Хэн нэг хүн тань ямар нэгэн зүйлийг өгвөл та хамгийн түрүүнд хэлдэг үг юу вэ? Баярлалаа гэж хэлдэг. Үүний адилаар Есүс Христ бидний төлөө амиа өгсөн учраас тэр амиараа дамжуулан бидэнд асар олон ивэлүүдийг өгсөн учраас биднээс хамгийн түрүүнд гаргадаг үйлдэл бол түүнд магтах, талархах, түүнийг мөргөн дээдлэх тэрхүү үйлдэл. Яагаад тэгэхээр бидний сайн уншсан Лук 17 дугаар бүлгийг харахаар тэр нэг хүн нь ирээд өвдөг сүгдсэн гэж. Нүрээрээ унж өвдөг сүгдэн Бурхныг магтан түүнд талархлаа илэрхийлж байгаа гэж. Хамгийн түрүүнд гаргадаг үйлдэл юм. Өөрөөр хэлбэл хэрв та Есүс Христийн таны төлөө хийсэн ажил талархдаг хүн бол та хамгийн түрүүнд магтаал дуртай хүн болдог л гэсэн үг. Та үргэлж залбирахтаа магтдаг, дэм гаргийн цуглаанда эрх дуртай, та үргэлж залбирахтаа магтаалаар дүүрэн явдаг, байнга л эснийг магтаж байдаг, дуулж байдаг, баясаж байдаг. Тэр нь хөгжимтэй магтаал уу, хөгжимгүй магтаал уу, тэр нь цуглаан дээрээ байна уу, эсвэл гадаа гудамд байна уу ялгаа байхгүй. Байнгын талархалууд явж байгаа. Заримдаа бидний амьдралд талархмааргүй бүтлгүй өдрүүд олон тохиолддог шүү дээ. Хүмүүс ярьдаг буруу хөл дээр босно гэдэг шиг. Зөндөө олон тийм үйл явдал болдог ч гэсэн Есүс Христийг бодохоор өөр ирэхгүй баяр, талархал, магтаал гарч байгаа бол түүний таны төлөө хийсэн ажил талархдаг хүн байна гэсэн үг юм. Тиймээс би нэг уриалмаар байна. Бид үргэлж магтдаг, магтан дуулдаг, хүндлэн мөрөгдөг, их эснийг дээдэлдэг тийм хүмүүс болцгоё. Амен. Тэгээ жишээ нь Илж Паул шоронд байхдаа тэр Силастай хамт шоронд магтан дуулдаг шүү дээ. Өөрөөр тэд зодуулна шоронд орох үед магтаал гаргаж байгаа нь түүний нэгүсэл талархаж чаддаг хүмүүс учраас. Тиймээс үргэлж магтан дуулдаг, хүндлэн мөрөгдөг, Бурхныгаа дээдэлдэг хүмүүс болцгоо. Зүгээр нэгэн дуулах явдал бас. Зүгээр нэгэн та бол агуу шүү гэж хэлэх биш. Тэр сэтгэлийн гүнээс гарч байгаа тэр үйл явдал. Хэрвээ Есүс таны амьдрал дээр ирээгүй бол, хэрвээ Есүс таныг өөртөө дуудаагүй бол
та өнөөдөр хаана байгаа вэ? Ямар хөв тавилантай байгаа вэ гэдэг эргэн санаангаа түүнийг магтаал өргөцгөө. Хоёрдугаарх нь Есүс Христийн ивэлд түүнд талархаж амьдардаг хүн ямар амьдрал хэм маягтай байдаг вэ гэхээр ариун амьдралын хэм маягтай байдаг юм аа гэж. Юу гэнэ? Ариун амьдралын хэм маягтай байдаг юм. Бүгд хамтдаа Библийг эргүүлцгээе. 1-р Тесалоник ном руу хамтдаа оръё. 1-р Тесалоник номын 4-р бүлгээс харцгаая. 1-р Тесалоник номын 4-р бүлгээс. За яаж гарах хэдгээр хуудсан дээр байна. 1-р Тесалоник номын 4-ийн 3-р ишлэлээс хамтдаа уншина. 1-р Тесалоник номын 4-ийн 3-р ишлэлээс. 3 Бурхны хүсэл нь та нарын ариусал бөгөөд тэр нь юу гэвэл та нараа садар самууныг зэhiрлэж хүн бүр ариусал хийгээд хүндэтгэл дор өөрийн бие хэрхэн хянахаа мэдж Бурхны мэддэггүй харийнхан мэд дажаангүй хүсэлд эс байх юм аа. Мөн хинч үүнийг зөрчиж энэ хэрэг дагтуугай эхэлж болохгүй. Би та нарт урьж хэлж сухалчлан анхааруулж байсанчлан энэ бүхний төлөө өшөө авагч нь эзэн юм аа. Учир нь Бурхан биднийг цэвэр бүсийн тулд бус харин ариусгалд дуудсан билээ. Амен. Тэгэхээр энэ үгсийн товчхондоо хэлэх юм бол Бурханы хүслийг мэдсэн, Бурханы дуудлагыг авсан, Есүс Христэд жинхэнэ утгаараа итгэсэн хүн бол ариусгалаар амьдрд юм аа гэж. Есүс юуны төлөө өгсөн бэ гэхээр та бидний гэм нүглээс болж бидний амьдрал дээр тэр хүн хараал, зовлон, бэрхшээл, өвчин, тэгээ мөнхийн шийтгэл ирэхэд тэр замаас зовлогдсон шүнэ. Харин түүнд талархдаг хүн бол энэ зүйлийг бодохдоо үргэлж ариун амьдралд амьдрахын төлөө хичээдэг юм аа гэж байгаа. Тэгэхээр та бид өнөөдөр яаж хийгээд ариусгалын дагуу амьдрахыг хүсэж байгаа бол ариун байя гэж тэмүүлж урагшилж байгаа юм бол та түүнд талархдаг амьдралаар амьдрдаг хүн байна гэж хэлж болно гэсэн. Хин нэгэн хүн тань дээр ирээд хүмүүс мөнгө ярихаар их амархан жишээ ойлгох юм шиг байдаг л. Та өрөнд 10 сая төгрөгийн өрөнд ороод чаналж хахад хин нэгэн хүн танд 10 сая төгрөг өгөөд өрөөд танд арчаад дахиад бити өр тавиарай гэж хэлээ явах юм бол та тэр хүний ивэл талархаж байгаа бол та дахиж үр тавихгүй байх хичээн шүү дээ. Харин та тэрийг тоохгүйгээр дахиж үр тавиа явж байгаа юм бол нэг усны та тэр хүн талархдаггүй ачлан мэдэхгүй байна гэсэнтэй адилхан юм. Яг үүнчлэн Есүс Христ нүглээс болж хараал дунд амьдарч исэн биднийг өөрийнхөө амиараа дамжуулан аварсан учраас дахин бид гим нүгэлд амьдралөө орж болохгүй гэсэн. Тиймээс ариусгал энэ бол тань руу хандсан Бурханы хүсэл юм. Тиймээс та өдөр болгон бодож явах хэрэгтэй. Би өмнөх жилээсээ би өчтөрөөсөө илүү ариун болж чадаж байгаа юу үгүй. Энэ үйл явдлыг үргэлж өөрөөсөө харж аль болох гим нүглээс хол амьдрахын төлөө хичээгээрэй гэж уриалмаар. Энэ Бурхан Есүс талархаж байгаа хэрэг юм. 3 дугаарх нь Есүс Христийн загалмайн ажил талархаж байгаа хүнд байдаг амьдралын хэм маяг бол энэ бусдад үйлчлэх хэм маяг юм гэж. Юу гэнэ? Бусдад үйлчлэх хэм маяг. Тэр нэг зүйлийг хэлж магадгүй. Би Бурханд хайртай. Би Бурханд талархаж байгаа. Би Бурхантай хариу барина. Харин Бурхан өөдөөс чи ах トゥ удэл энийг хий. Тэгвэл надад хийж байгаатай адилхан гэж хариулдаг. Заримдаа бид хүнийг тоохгүйгээр Бурхан л гэдэг. Харин Бурхан нөө тэр Бурхан чинь чиний хажууд байгаа ах トゥ чинь шүү дээ гэж хэлдэг. Энийг маш олон жишээгээр бид харж болно. Китабд нэг ишлэгийг харцгаая. 1-р Иохан ном руу очие. 1-р Иохан номын 3:16. 1-р Иохан 3:16. Иохан 3:16 биш. 1-р Иохан 3:16 шүү. За. Олсноо? 1-р Иохан 3:16. 3-аа. Бидний төлөө тэр өөрийн амиа өгсөн тул бид үгээр бид хайрыг мэднэ. Бид ч ах トゥ усийн төлөө амиа өгөх учиртай. Амен. Өөрөөр Иохан илж үнэхээр хүн даалгаврыг бидэнд өгж байгаа юм. Үгээд дамжуулан Бурхан хэлж байгаа гэсэн шүү дээ. Есүс та нарын төлөө амиа өгсөн учраас та нар хайрлагдсан гэдгээ мэднэ. Гэхдээ энэ зүйлийг амссан хүн юм бол талархахдаа
Чи ах トゥ усийнхаа төлөө амиа өгөх учиртай гэж. Энэ зүгээр шууд босдын төлөө амиа өгөх гэсэн утга биш шүү дээ. Тэдэнд үйлчлээрэй. Тэдэнд өгөөрэй. Бүр тэдний төлөө амиа өгөхөд бэлэг өгөх шаардлага гарвал энэ хэмжээнд хүртэл явж чадах итгэлтэй байгаарай гэдгийг хэлж байгаа. Есүс Христэд талархдаг хүн бусдад үйлчилж чаддаг. Хамт сурч байгаа, хүмүүжиж байгаа, хамт амьдарч байгаа хүмүүстэй. Тэгээд энд хэлж байгаа ах トゥ гэдэг бол ерөөхдөө хамгийн түрүүнд итгэлийн хүмүүсийг ярьж байгаа. Чуулгандаа тэд тусалдаг, чуулганаа дэмждэг, чуулгандаа ямар нэгэн байдлаар тусалдаг хүмүүс байгаарай гэж. Чуулгандаа туслаарай, дэмжээрэй гэхээр зөвхөн чуулганы гол үйлчлэгч нар энэ ажил хийх ёстой талаар хэлж байгаа биш шүү дээ. Энэ нь та Иесус Христ талархаж байгаа хүмүүс юм бол ах トゥ усийн төлөө амиа өгөхөд хүртэл бэлэн хэмжээгээр тусалж дэмжээрэй гэсэн санаа. Мэдээж Матай ном 26-гийн 40-дэр хэлэхдээ ядуу, хоосон, тэгээд мөн шоронд байгаа, өссөн байгаа, даарсан байгаа хүмүүст хүртэл тусалж дэмжиж байгаа нь надад хийж байгаатай адилхан гэж хэлдэг. Тэгээс нөгөө бурхны төлөө том юм хийх гэж байгаа бол хүний төлөө том зүйл хийл гэсэн үг. Бурханд хайртай гэдгийг хэлж байгаа юм бол хүмүүнд хайртай хэлээрэй гэж. Та мундаг бурханд итгэлтэй гэж байгаа хэрнээ бусдад тусалдаггүй, хуваалцдаггүй юм бол та бурхандаа бас талархаж чаддаггүй байна гэсэн утга болно. Тиймээс ерөнхийдөө бол бусдад үйлчилж байгаа хүнийг харахтаа, бусдын төлөө ямар нэгэн зүйл хийе гэж бодож байгаа хүнийг харахтаа энэ бурхан талархдаг хүн байна гэдгийг ойлгож болно гэсэн үг. Ашиг хонжооны төлөө биш. Есүс миний төлөө амиа өгсөн учраас энэ агуу хайрыг авсан хүний хувьд би бусдад туслаж байна гэж. Тийм ээ Христ гэж хүмүүс бас чуулгандаа туслахаас гадна нийгэмдээ сайн үйлсийг хийдэг байгаасаа гэж уриалмаар байна. Энэ тэнд сайн үйлсийн аян болох юм бол дунд нь ороод тусалдаг, дэмждэг хүмүүс нийгмийн сайн идэвхтэнгүүд байгаасаа гэж. Амен. Мараа ойлгож байгааг найдаж байна. Ер нь тийм шүү дээ, тийм ээ. Бусдад хэр үйлчилж байгаа нь тэр хүн Христэд хэр талархаж байгааг илэрхийлж байна гэж. Дөрөвдүгээрх нь энийг бас чухал зүйл. Иесус Христийн агуу ажилд талархдаг. Түүнд талархаж амьдрдаг хүний амьдралд байгаа дөрөвдөг хэм маяг бол тэр Христийн загалмайг дэмий хоосон зүйл болохгүй төлөө амьдрдаг. 1-р Коринт ном 1:17 уншлаа. Учир нь Христийн Христ намайг баптизм хүртээлэхээр бус. Харин Христийн загалмайг дэмий хоосон зүйл болохгүй тулд үгийн мигэн цэцнийг хэрэглэлгүй сайн мэдээг тунгалуулахаар илгээсэн юм аа. Амен. Илж Паулийн дотор байдаг энэ гайхалтай өчл юм. Юу гэж хэлж байгаа нэхээр би Христийн загалмайг дэмий хоосон зүйл болохгүй төлөө түүний сайн мэдээг тунгалж амьдрдгаа гэж. Есүс Христэд талархаж амьдрдаг хүн бол Есүсийн загалмайг дэмий хоосон зүйл болохгүй төлөө сайн мэдээг тунгалж амьдрдаг бол. Хүмүүс бид сайн мэдээг бусдад тунгалахгүй юм бол Есүсийн загалмай дэмий хоосон зүйл болон хувирж байгаа юм. Тэр хүнд ч хамаагүй болно. Тэр зүгээр нэгэн түүх болоод өнгөрөх болно. Харин хэн нэгэн хүнд Христийн сайн мэдээг ярьж байгаа бол тэр хүний хувьд Христийн загалмай дэмий хоосон зүйл биш болно гэсэн үг шүү дээ. Тиймээс Паул амьдралынхаа сүүлийн он жилүүдийг тэр ганц биеэр газар бүрээр яв сайн мэдээг тарааж өнгөрөөдөг шүү дээ. Тэр шоронд байд олон удаа орж хоригдож нэг сайн мэдээг ярьж явсан. Яагаад Есүсийн загалмайг дэмий хоосон зүйл болохгүй төлөө. Түүнд талархаж байгаа учраас. Есүс миний төлөө, Есүс хүн төлөө хийсэн агуу ажилд баярлсантай энэ зүйлийг хийж байгаа. 1-р Коринт 1:17 битэн мартаарай. Есүсийн загалмайг дэмий хоосон зүйл болохгүй. Өнөөдөр та бид Есүсийн сайн мэдээг ярихгүй байгаа бол тэр нэг хүн тунгалахаас зайлс хийж байгаа бол энэ нь бид тэр хүний хувьд Есүсийн загалмайг дэмий хоосон зүйл болгоод дагаа гэмнүгэл үлдэж байгаа хэрэг болно гэсэн үг. Тиймээс сайн мэдээний ажилд цаг зав. Бусдыг аврах ажилд зориулалтыг гаргацгаая гэж уриална. Энэ нь аяндаа бий болох ёстой зүйл учраас хүчээр хилээд нэмэргүй зүйлсүүд шүү дээ. Хэдээ ерөнхийдөө бол Есүс Христ миний төлөө ийм ажил хийжээ гэдэгт баярлаж талархаж явдаг хүн бол дараах дөрвөн
амьдралын маягтай байна гэсэн үг байна. Эхнийх нь байлаа. Магтаал мөргөлд дуртай хүн юм а гэж. Тэр үргэлж магтах дуртай, Бурханыгаа хүндлэх дуртай хүн болдог. Хаач явсан. Хоёрдугаарх нь хариу амьдралаар амьдрдаг хүн юм а гэж. Тэгээ тулаарай. Тэгэхээр Есүс Христ өөрхөн бидний гэм нүглийн төлөө өгсөн учраас тэр үргэлж ариун амьдралаар амьдрах сонголтыг хийдэг гэсэн үг байна. Өдөр бүр хичээж, тэмүүлж яаж хийгэн ариун амьдралаар амьдрахын төлөө амнаас гарч байгаа үг, үйлдэл, сонголтын дээрээ ариун амьдралыг чухалчна гэсэн шүү дээ. 3 дугаар онцлог нь байлаа. Тэрээр хүн бусдад үйлчилдэг юм аа гэсэн. Учир нь эзэн хэлэхдээ чи надад хайртай юм бол миний өндийг тийжээ. Чи надад хайртай юм бол ах дүүгээ бумаас хайрлаарай гэдэг учраас. Тиймээс танд хүмүүс яаж хандхаас үл хамааран та бусдад сайн хандаж байгаа нь Христэд талархаж байгаа ихний үйлдэл юм шүү гэдгийг бид мартаарай. Хамгийн сүүлийнх нь байлаа. Христийн загалмайг дэмий хоосон зүйл болохгүй төлөө явдаг юм а гэж. Сайн мэдээг тунгалж амьдрнаа гэсэн үг юм. Тиймээс бүгдээрээ бодож үзье. Та өнгөрсөнтгөө бодохоор өнөөдөр Христийн загалмайг хэр их тунхаглаж байгаа вэ гэдгийг дээр харж бүгдээрээ илүү их зориулт гаргая. Хагас өдөр болгон бид илгээлтэнд явж байна. Энийг улам илүү эрчимжүүлээд мөн дархан дотроо ч гэсэн сайн мэдээг тунхаглах энэхүү зүйл дээр зориулт гаргая гэж хуриулмаар. Бүгд хамтдаа сонсон үгийнхаа төлөө залбирцгаая. Эзэн хүн охин нь Есүс Христийн загалмайд талархаж амьдрахад туслаач. Яг энэ дөрвөн хэм маяг адуу энэс олон байгаа бол эдгээр бүгд надад байх туслаач. Тэр хэсэг хугацаанд эзэн үргэлж загалмайн төлөө талархаж амьдрдаг. Түүнд талархсандаа магтаал мөргөл, ариун, бусдад үйлчлэх, сайн мэдээг тунхаглах ажилд хүч дүрэн орж амьдрахын төлөө шийдвэр гарган залбирцгаая.